оноос 2008 онд олон улсын хувцлын үзэсгэлэнд орж 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль авсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө тэгэхээр Монгол хувцас би тэр үед медаль аваад их омгшч баярлаж байсан л та. Бид ч өдөр тутамдаа өмсч мэдэхгүй одоо ингээд хэрэглэхгүй байхад соёл төлөвлөлтөнд тэр үзэсгэлэнд бол 50 гаруй орсон байгаа. Тэгэхэд ингэж биднийг өнөөдөр өндрөө үнэлж ингэж медаль өгч явах Монгол улс маань одоо өдөр тутмын өмсөхгүй болохгүй юм байна. Энэ хувцсыг маш ихээр хийж дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болгох ёстой юм байна. Чанар стандартын шаардлага хангасан юм хийх. Цаашдаа сав баглаа баадлан дээр анхаарах тал юм. Илүү одоо ботж байгаа олон улсын стандартад нийцсэн юм хийж Монгол улсад одоо экспортын бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэх юмсан. Одоо манайх чан хайлмаг, туваа, буряд одоо ингээл манай өвөр Монгол одоо Монголд дэлхийд дээр олон сая монголчууд байгаа юм чинь энэнд юман гаргадаг болох юмсан. Цаашдаа экспортод гаргахыг л одоо энэ жилээс одоо 6 сараас л одоо эрхэмлэхийг бод